Сая Содоо гишүүн хэлж ийн л да. Цалинд 2 их 80 төгрөг тараадаг. Тэгэхээр утсаар ярьж байгаа одоо гишүүдийн дийлэнх хүмүүссэн төрийн албаны хүмүүстэй л одоо ярьдаг, тэр хүмүүсээ л таньдаг баг. Тэгээ энэ Монгол улсын чинь үйл ажиллагаа одоо энэ телевизээр гарч байгаа мэдээллийг харахаар ерөөсөө дандаа л тэр даргыг томиллоо, энэ даргыг одоо тэнд одоо тэр дарга тийм туу цайчлаа. Улсын их хурлын гишүүн ингэж хэллээ, тэгж ярьлаа. За сая бас 2 гишүү хоорондоо маргаж штэ. Намайг 1 өдөр гаргасангүй, 2 өдөр гаргасангүй. 20 жил гаргадаггүй компани захирлууд байгаа штэ. Компани захирлыг бол 20 жил гаргахгүй үжиж улс төрчдийг 1 2 өдөр гаргаагүйн төлөө хоорондоо хэрэлдэж штэ. Телевизээр гараагүйн төлөө. Энд чинь Монгол улс чинь хэд их улс төрчдсөн, хэд их төрийн албанаас хараат болцсон байна штэ. Тэгээ эний чинь багасхын төлөө би 12% болгочооч энэ цалин мөнгө чинь багасах юм аа. Энэ хэд их улс төрчид чинь арай бага болох юм аа. Монгол улсын орж байгаа бүтээлч нийгэм баймаар шүү дээ. Бүтээлч баймаар байна. Бизнес ярьдаг, бизнесийг ойлгодог болгомоор байна энэ хүмүүсийг. Бизнес ойлгодог улсын их хурлын гишүүд нь 2 3 сонгочихлоор өөрсдийгөө улс төрчгөө ойлгодог, бизнесийг үзий яддаг. Би бизнесч биш ээ гэд хэлдэг. Чи бизнес л хийд юм байгаас би бизнес биш ээ гэд. Одоо ийм байдалтай байгааг нь би одоо засах гээд нэг 12% болгож өгөөч гэсэн санал оруулсан байгаа. Тэгээ энийг одоо би одоо хэлж байгаа юм л та. Ер нь бид нартэй ижил төрөл одоо тэр 3 4 сая хүнтэй 5 6 сая хүнтэй улсуудад бол 8% сэтрэхгүй байгаа юм. Хөдөлмөрийн насны нийт иргэдийн тооноос 8%-тай л дүүцэж байгаа. Хүн амынхын тоон 500-аас дээш саятай тэр бомтой бол нэг 2 3% байгаа. Өнөөдөр Монгол улс 20% байна шүү дээ. Тэгээ бүгдөө улс төрчдөг, бүгдөө төрийн албанаас хараад. Тэгээ цаашдаа энэ тооч улам их нэмэгдэх нь. Одоо эндээс л сэргийлмээр байгаа шүү дээ.